За цагдаагийн ерхий газраас болж байгаа үйл явдалтай холбогдуулаад тодруулаг өгөх хэвлэлийн байгууллагыг зохион байгууллаа. За шинэ төмөр зам төсөл болон сайн шандын аж үйлдвэрийн цогцлборын той холбоотой хэрэгт мөрдөн байцаалт ажиллагаа явуулах хугацаанд баялагын хувь за ХГ компани Төмөн ишгтэн ХГ компани санхүүгийн бичиг баримтанд одоо үзлэг шалгалт хийх ийм эрсдэл шаардлага гарсан. Энэний үүднээс бол дээрх хоёр компани Баянгол зочид буудалд үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс одоо энэ Баянгол зочид буудалд үйл ажиллагаа явуулдаг баялагын хувь Төмөн ишгтэн ХГ компани одоо санхүүгийн одоо өрөөнд санхүүгийн бичиг баримтанд үзлэг нэгжлэг хийх энэ ажиллагаа явуулж байна. За нэгжлэгийн үйл ажиллагаа маань бол эрүүгийн байцаан шийдэх хууль заасны дагуу прокурорын зөвшөөрөлтөй хөндлөнгийн гэрчийг байлцуулан явуулж байгаа. За энэ одоо хэвлэл мэдээллийн хэрэгслэр улсын их хурлын гишүүн баталгааг одоо баримтлах гэж байна. Тусгай ажлын очсон байна гэсэн ташаа мэдээлэл гарч байна. За байцаан шийдэх хууль заасны дагуу одоо нэгжлэгийг одоо саадгүй явуулах мөрдөн байцаалд хүндрэл учруулахгүй байх үүднээс цагдаагийн аль багшлыг бид нар хамгаалтанд ажиллуулж байгаа. Энэ одоо нэгжлийн үйл ажиллагаа маань ямар нэгэн улсын их хурлын гишүүний одоо хувьд бие таалтсан одоо хувийн одоо өөрийнх нь өөрөө тасалгаанд нэгжлэгээс ийм зүйл байхгүй. Энэ бол баялагын хувь Төмөн ишгтэн ХГ компани одоо байранд нэгжлэг хийж байгаа. Энэ хоёр байгууллага маань энэ Баянгол зочид буудалд үйл ажиллагаа явуулдаг. Энэ үднээсээ л энэ асуудал болж байна. Тэсээс цагдаагийн байгууллага бол бүхий л үйл ажиллагаа маань прокурорын зөвшөөрлийн дагуу эрүүгийн байцаан шийдэх хууль заасны дагуу энэ ажиллагаа явагдаж байгаа. За баярлалаа.